Замны чинь 4 ангилалтай гэдэг байгаа шүү тийм ээ. Бидний ойлголтоор 1 2 3 4. 4 бол хотхон орондын жижиг зам. Нэгдүгээр зэрэглэлийн маш том зам манай хотхон яг араар ирэх гээд байгаа гэж би ойлгож байгаа байхгүй. Хоёр гудамж тэр чигтээ гэрэл хорлогоод байгаа шүү. Тэр чинь дан гэрүүд эздүүд нь бол байхгүй дандаа түрээсэлж 150 сая төгрөгөөр л сарын. Тэгэхээр тэр газрыг чөлөөлөөд хэвтэй чиглэлийн замаа явуулмаар байгаа байхгүй. Төв замаа нэгдүгээрт явуулмаар байна. Би нэг бол маш их хүсэл тавьдаг. Тэгвэл та бүхний манай хэсгээр яваал илүү тэрэнд бол амар баяртай. Би ярмаар байгаа нэг юм байна. Газрын асуудал. Одоо компани ингээд нэг ийм хэсэгчлсэн газар танах шүү гэдээ өгчөж байгаа. Зургийг энэ ерөнхий төлөвлөгөөтэй ярьж байгаа барилгуудаа ингээд зоочж байгаа. Тэгээд бид нэр ингээд бариад ингээд явж байгаа. Газруудаа худалдаад авчиж байгаа. Тэгээ бүрэн худалдааж аваад ингээд төслөө хэрэгжүүлэхэд явхлаэр биднээс гудамжны мөнгө нэгж байгаа байхгүй. Тэгээ бид нар төлсөн шүү дээ. Уг нь бол бид нар чинь барилгын компани шүү. Барилга барих гэдэг байгаа. Тэгэхдээ бид нар чинь барилга барьчаад хүмүүс цуглуулад ирсэн юм чинь бид нар чинь гадна огчл могшлгүй ногоон байгууламж хүүхдийн юу бүгдийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас ингээд ярмаар байгаа байхгүй. Тэгээ сургууль цэцэрлэг бол байхгүй болж таарсан уу? Сургууль цэцэрлэг манай дээр байхгүй. Хил дамнуулж байгаа. Гэхдээ тэрийг 6 талд татаад манай дээр өөр байгууламжууд барьсан. Одоо манай төсөл хэрэгжүүлэх 2 газар л байгаа. Нэгдүгээр ээлжийнхаа барилгын нэг давхурт цэцэрлэг байгаа. Сүүлийн барилгын 500 м квадрат буюу нэг давхурт цэцэрлэг тавьсан. Бид нар чинь тэрийг заруул биднэрт ашигтай штэ. За түрээслээ гэд өгж байгаа. Манай ажилчдын хүүхдүүд цэцэрлэггүй юм шиг ингээд 500 м квадрат бүтэн нэг давхраа тэр чигт ингээ өгж байгаа. Тэгвэл түрээслээ гэд улсын цэцэрлэг ирсэн чи яасан? Түрээсийн мөнгөөл төлж дийлнэ. Цахилгаан юу мууга дийлэхгүй. Зүгээр түрээсээ ч гэсэндээ ингээд дийлэхгүй байна. Ийм юм ярьж байгаа байхгүй. Бид нар чинь нэ банк биш байхгүй. Бид нар маш их зээлтэй. Бид нар ингээд ашиг олгож байгаа. Ашиг олж чадахгүй бол бид нар зогсох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд нэг юм бодлого байх хэрэгтэй.